Hi. За өнөөдөр манайх зочинтой подкаст хийх гэж байна. За өнөөдрийн зочин болохоор манай Урангаа ирсэн байна. Hi. За Урангаа болохоор 1 жил Австрали яг Diploma of Business хөтөлбөрөөр сурч төгсчөөд визээ сунгахаа болоод ер нь бол Монгол буцаж байгаа. За тэгээ энэ талаараа ер нь 1 жил байх хугацаанд хамгийн их ойлгож авсан, хамгийн их сурцсан зүйл юу байсан? За тэгээ Австралид сурах ямар байсан, ажиллах ямар байсан гэдэг талаас нь ярилцъя. За, сайн байцгаана уу? Намайг Урангаа гэдэг. Би ер нь аль ирээд яг 1 жил 2 сар орчим болж байна. Тэгээд виз маань ер нь 3 сарын сүүлээр дуусж байгаа учраас Монгол буцах шийдвэрийг гаргасан байгаа. Сонгохгүйгээр. Надаа ер нь бол сонгохгүй байх 2-3 шалтгаан байсан. Тэгээ хүмүүс бас хамгийн их яагаад гэж асуусан болохоор бас энэ яг ингээд нөгөө хүмүүс яагаад гэд ингээд асуугаад байгаа дээр бас яг ингээд нөгөө бусад буцаж байгаа хүмүүстэйгээ цуг хариулт өгье гэж бодсон. Хамгийн эхний шалтгаан болохоор нэгдүгээрт би одоо энд ингээд үргэлжлүүлээд энэ чигээрээ ажиллаад хахад би буцаж очиод яг дахиад карьераа эхлүүлэхэд надад жоохон хүндрэлтэй санагдсан. Ягаад тэгэхээр би энд ингээд офис ажил хийхгүй хоёрдугаарт нэгдүгээрт хоёрдугаарт би яг нөгөө мэрэгчлэрээ ажиллахгүй байгаа учраас яг ингээд нөгөө олон жил болох тусмаа би яг тэр нөгөө мэрэгжлийнхаа юмнаас нэгдүгээрт хүндэрх гээдсэн. Тэгээ академик төвшөнд болохоор яг нөгөө мэрэгчлэрээ ажиллахгүй байгаа учраас яг нөгөө нэг миний нөгөө sales mindset ч юм уу те илүү яг нөгөө нэг product developer талын яг тэр mindset-үүд маань яг ингээд нэг тийм ажиллагаагүй болоод байгаа юм шиг нэгдүгээр надад feeling төрөөд хоёрдугаарт болохоор яг виз сунгахад ганцаараа ажиллаж байгаа юм ихтэй хүмүүст бол зардал амар өндөр исэн. Тэгээд дээрэс нь ер нь бол яг миний хувьд яг бодоод үзэх юм бол ашиггүй сургалтанд мөнгө төлөх гэсэн үг байхгүй юу? Яг тэгэхээр би ч нөгөө бакалаврын зэрэгтэй дахиад диплома бизнес төгсчөөд дахиад мастерт явъя гэхээр мастрын маань төлбөр амар өндөр. Дахиад дипломогоо үргэлжлүүлээ гэхээр би зүгээр л ингээ хэрэггүй юмд цаг хугацаа мөнгө гэдэг ингээ бүх юмаа зарцуулах гэсэн учраас ер нь бол яг виз сунгалтын дээр маш сайн бодож үзээд ашиггүй цаг хугацааг ашиггүй зүйлд мөнгөө зарцуулж ирснээс ер нь Монгол буцсан дээр юм байна гэдэг хоёр суур том шалтгааны үндсэн дээрээс гаргасан. Тэгээд одоо ер нь бол яг миний бодлоор яг наашаа ирэх гэж байгаа хүмүүс тэг яг жилийн хугацаанд туулж өөр дээрээ мэдэрсэн туршлагаасаа хаваалцаад ер нь бол зорилгоо маш сайн тодорхойлоод яг хэдэн жилийн амьдрна гэж харж байгаа нь те яг тэгээд энд сурах уу мөнгө олох уу гэдэг яг нөгөө аль нь ингээд гол point юм те яг хэрвээ мөнгө олох бол яг сурах чинь үнэхээр хоёрдугаар тавигдах асуудал юм бол гээд яг нөгөө зорилгоо маш сайн тодорхойлохгүй бол яг хоёулангийн зэрэгцүүлээд аваад явна гэдэг бол маш хэцүү. Маш ер нь нэлээд ачаалтай. Яг тэгэхээр байрны төрөөс амьдрах өртөг ер нь аль нэлээд өндөртэй. Тэгээд дээрэс нь сургалтын төлбөр ч өндөр байна. Тэгээд яг үнэхээр чанартай сурах гэж бодож байгаа бол яг хар гэрээсээ маш сайн санхүүгийн хувьд дэмжлэг авч иж маш сайн суралцах боломжтой. Тэгэхээр миний хувьд юу гэж хэлэх гээд нэг гэхээр гол зорилго чинь мөнгө олох нь чухал юм уу, сурах нь чухал юм уу? Яг зөв. Тийм. Яг үнэхээр мөнгө олох нь чухал юм бол яг нөгөө нэг хямдхан сургалт гэдэг ч юм уу те. Тиймэрхүү сонголтуудыг хийгээд яг сурахыгаа яг ингээ хоёрдоор тавиад ажиллахаа фокуслаж болно. Аль эсвэл яг үнэхээр надаа ингээд би энэ мэрэгчлэр энд сураад Монголд очиод ч юм уу дэлхийн хаанаас ч юм те. Аль эсвэл яг ингээ тийм номад гэдэг чтэй нөгөө нэг тийм дэлхийн хүссэн улс орноосаа би ингээд ажиллах боломжтой болно гэдэг ч юм уу. Тиймэрхүү яг нөгөө ирээдүйн боломжоо эрэлхийлж байгаа бол аль нэг нөгөө нэг золиосонд гаргаж sacrifice хийж гэдэг шүү дээ. Тийм шүү дээ. Тэгэж яг ер нь бол ингээд аль нэгийг золиосонд гаргаж иж энд тэгээ дээрэс нь урт хугацаанд тууштай байж яг ингээд амжилтанд хүрэх юм билээ. Тэрнээс биш ингээд 1-2 жил гэдэг бол ер нь бол маш богино хугацаа. Би ирээд баг 1 жилийн виз минь хизээ дуусаж би хизээ энэ ажлаас гарна гэж бодчихсон чи өнөөдөр яг ингээд ажиллаа хүлээлгэж өгчөөд энэ дээрээ сууж гин. Тэгээд ер нь бол миний хувьд яг эхний 3 сарын хугацаанд ингээд нөгөө цэвэрлэгээний ажлууд хийж үзсэн. Амар ядардаг яг ингээд нөгөө Монголд яг ингээд офис ажил хийгээл ингээд хөдөлгөөнгөө сууж байгаа юм. Гинт биеийг хөдлөгсөн чи бүр яг ингээд амар шантарсан. Тэгэл
жинхэнэ өглөө нөгөө намайг сэрүүлэг биш хөлний болчин шүрмэс татаа сэрэлээ гэл. Тэгэл ер нь бол за окей би ингээд удаан цэвэрлэгийг бол хийж чадахгүй юм байна. Өөр ямар нэгэн ажил хай гэд. Тэгээ ер нь бол эмэгтэй хүнд ч тийм нэг сайн цалинтай ажил олдохоос хэцүү шттэ. Тэгээ хоёрдугаарт яг ингээд нөгөө Монголд би ажиллаж байсан туршлагатай гэх энэ дээрээ шууд офисын ажилд орж чадахгүй яагаад тэгэхээр нэгдүгээр бид нарын хэлний левел угаасаа тийм сайн биш. Яагаад тэгэхээр бид нарын чинь төрөлх хэл биш учраас хоёрдугаарт нөгөө нэг яг угаасаа л энэтэй одоо хоёр гадаад хүн австрали хүн хоёр ингээд ажилд орох өргөдөл өгөх юм бол төрүүлээ австрали хүнээ авах учраас тэгээс хоёрдугаарт визний асуудал байна. Тийм бид нар нөгөө визний ажиллах цаг угаасаа хязгаартай учраас бид яг эндээ ингээд тий яг үнэхээр амьдралынхаа үртгийг даагаад ажиллахад яг тэр визнийхаа цаг хугацаанд яг тэр нөгөө нэг заасан хугацаагаар нь ажиллахад бол үнэхээр амьдралд хүрэлцэхгүй. Эхний 3 сар бол яг визэнд заасан хугацаагаар ажилласан шүү дээ. Тэнгүүд ч юм бүр яг ингээд ханаж хүрхгүй 7 хоногийн $500 гэнгүүт чинь түрээс хамгийн хямдхандаа $200 түрээсэнд тэгээд за хүнсээ хямдхан ганцаараа цуглуулгаач нэг $60-70 цуглууллаа гэж бодоход л ингээл тэгээд дээрэс нь нэмээд трейнд явчих чам автобусанд явчих чам ингээл бодоод үзэхээр 7 хоногийн $500 бол ханаач өрөхгүй тэгээд дээрэс нөгөөсөө яг нөгөө наашаа ирэхэд виз хөцөлтөөд тодорхой хэмжээнд ингээ нөгөө цалингийн зээлмэл те тиймэрхүү яг ингээд Монголд бас яг ингээд санхүүгийн асуудалтай ирсэн хүн чинь шууд ингээд яг тийм $500 бол үнэхээр болгож хүрэхгүй байгаа байхгүй юу. Тэнгүүд илүү цалинтай ажил хайгаад эхлэнгүүт тэд нар ингээд заавал нэг дандаа овертайм те. Дандаа илүү цаг хийх шаардлагатай болдог. Миний хувьд ер нь тэгээд ажлахыг номер 1-т тавиад сурахыг номер 2-т тавьсан. Тэгвэл хичээлнийг яаж ордог байсан? Ямар одоо хичээлүүд үзчихсэн. Тэр талаас нь одоо хичээлийнхаа нөгөө юуны талаар ярил танилцуулаад. Манай коллежид болохоор яг нөгөө нэг бизнесийн чиглэлийн коллеж гэсэн. Тэгээ би эхний саруудаа яг нөгөө хичээлээ үзээд энд Сиднейд нэг бизнесээ эхэлж үзье гээд арт терапигаа уулна хөгжүүлээд нэг эхний 2 ивент явсан хгүй юу. Тэнгүүд яг нөгөө нэг эхний 2 тест маань ингээд уулын амжилттай болсон. Гэхдээ тэрэнд нөгөө нэг яг ажлынхаа хажуугаар зарцуулах цаг хугацаа бас нэлээд шаардлагатай байсан. Тэгээд сургуулийн хувьд гэх юм бол 7 хоногийн 1 өдөр хичээл ордог. 3 цагаар. Тэгээд бидалт үедээ болохоор тэрэн бүртнийг бидалт байгаа. Улирлуул төгсөн шүү дээ. Тийм. 3-7 хоногт нэг гэсэн үг. Тэгээд яг нөгөө нэг хугацаанаасаа бидалтаа хэтрүүлчих юм бол $100 фи төлөх шаардлагатай. Resubmit. Тийм. Тэрэн бүртээ ингээ өөр багш яг нөгөө нэг бизнесийн суурь ойлголтуудыг өгөөд явдаг. Миний хувьд ягаад нөгөө нэг коллежид яг надад шаардлагагүй санагдсан бэ гэхээр би тодорхой хэмжээнд нөгөө бизнесийн байгууллагад ажиллаж байгаа дэрс учраас тэр нөгөө яг коллежийн түвшний суурь ойлголтуудыг би аль үгүй ажил дээрээс ингээ практик болгоод авсан байсан учраас надад ер нь бол жоохон шаардлагагүй санагдсан. Тэгээд дээрэс нь одоо яг ингээд нөгөө нэг техник технологи хөгжсөн ChatGPT, OpenAI гэл ингээ амар гараад ирсэн байгаа учраас тэдрийг ер нь бол яг ингээд ChatGPT-гээс асуухад ер нь бол хангалттай хэмжээний мэдээллүүд байсан учраас тэгээд миний хувьд болохоор коллежийг илүү дөнгөж 10 жилээ төгсөөд ирж байгаа хүүхдүүдэд илүү санал болгохоор байсан. Тийм. Яг коллеж гэсэн нөгөө энд чинь нөгөө vocational education гэж ярьдаг байхгүй юу. Тэгээ тэрийг болохоор монголоор хэлвэл нөгөө мэрэгжил сургалт одоо мэрэгжил олгох сургалтын төв байхгүй юу ер нь. Тэгээ 1 жилийн 6 сарын эсвэл 2 жилийн юм богино хугацааны хөтөлбөр явуулдаг. Ерөөсөө одоо нөгөө монголоор хэлвэл дээд боловсрол олгох сургалтын төв биш байхгүй юу. Дээд боловсрол сургалтын төв гэх юм бол нөгөө бакалавр эсвэл бакалаврын дээдлийн түвшин мастер доктор гэж явчихж байгаа гэсэн. Нөгөө тэрнээс доошоолоод ирэхээр монголоор нөгөө коллежийн хөтөлбөр эндхийн vocational education гэж явчих байгаа байхгүй юу. Тэгэхээр чамд яг тийг санагдсан л байх л та. Харин тийм нөгөө ажлын турш яг тухайн чиглэлээрээ ажлын туршлагатай хүмүүст бол коллеж бол яг ингээд тийм яг хангалттай хэмжээний бол мэдлэг олгож чадахгүй. Үнэхээр дээшлүүлэх гэж бодож байгаа бол өөрөө бакалавртай бол дахиад ахиулсан л яг ингээд мэдлэг олж авах явд бол тэр нь илүү зөв сонголт санагдсан. Тэгвэл ингээд энэ 1 жил байсан хугацаагаа дүгнээд хэлвэл ер нь юу гэж хэлмээр юм. Нэгдүгээр яг зорилгоо маш сайн
clear болтол нь тодорхойлох тий. За очиод шийдчихэндээ гэдэг ч юм уу. Тиймэрхүү эргэлзээтэй асуулттай юм үлдээж болохгүй яг ингээд би яг тэгнэ гэд яг ингээд тоочны зорилго тодорхойлоод ирэх хэрэгтэй. Хоёрдугаарт нь яг мэрэгжлээ маш сайн зөв сонгох хэрэгтэй. Үнэхээр урт хугацаанд зорилгоо харж байгаа бол яг энэ мэрэгжлэр сурчих юм бол би дараа нэг визээ дахиад сонгож болох юм уу болохгүй юм уу гэдэг яг суур визийнхаа судалгааг маш сайн хийчихэд ирэх хэрэгтэй. Гуравдугаарт яг энэ мэрэгжил яг нөгөө чиний хүсэж байгаа те яг ирээдүйд ингээ олон жил ажиллах яг тэр нөгөө хүсэл мөрөөдөлтэй чи ингээ уялдж байгаа мэрэгжил муу юм уу биш юм уу гэдгээ бас маш сайн судалж ирээрээ. Тэгэл ер нь бол хамгийн гол point бол зорилгоо маш сайн тодорхойлж ирэх. Хэр удаан амьдрах юм гэдгээ. Тэгээ дээрэс нь санхүүгийн хувьд бас нэлээд ингээ өндөр эрсдэл хүлээн шүү гэдгээ бас сэтгэл зүйн хувьд бэлтгэлтэй эрхэл. Хар ажил хийж үзэн, золиос гарган цаг хугацаа алдна тий. Ер нь нэлээд өөрчлөлтүүд орох учраас одоо энэ ингээд нэг жил болчоод буцаад очиход би дахиад яг нэг алдсан цаг хугацаагаа нөхөх надад бас шаардлага гарч байгаа учраас тэгвэл юуны төлөө яг ингээд байгаад байгаа ч юм уу те юуны төлөө яг энийг сонгосон гэдэг зүйлээ айгуу сайн толго өөрөө ингээд айгуу сайн гаргацсан байх шаардлагатай юм тий. За миний зүгээс бол нэг жилийн хугацаанд амьдарсан туршлагаас үзэхэд юм байна. Тийм нэмээд хэлэхэд хэрвээ Сиднейд одоо яг ингээд ажиллаж амьдарч байгаа хүмүүс байвал Сиднейд бол бас маш их үзэх юмтай, маш их аялах газартай хот шүү. Тэгэхээр ер нь бол яг амьдарч байгаа хугацаанд аль болох илүү сайн аялаарэ гэж зөвлөмөр байна. Энэ бол миний зүгээс өгөх миний хамгийн хийх дуртай юмнуудын нэг учраас. Нэг жил яг энэ амьдарсан хугацаанд ер нь бол харамсан уу, харамсах юм байсан уу ер нь? Үгүй. Яг тэгэхээр би нөгөө яг ингэж боддог гэсэн аахгүй юу. Ер нь нэг максимумда 2 жил ч юм уу те. Гадаадад ингээ амьдарч үзье. Ингээд эн чинь болохоор нэг амьдралын бас нэг гоё дурсамж, туршлага те. Хамгийн гоё юм шүү дээ. Тэнгүүд яг ирснээсээ хойш 1 жилийн хугацаанд би mental health-ийн хувьд ер нь бол илүү mature болсон, илүү яг нэг тийм өөрийгөө ойлгосон, дотор хүнээ олж авсан яг нэг өөртөөгөө тэмцсэн, өөртөөгөө ажилласан 1 жил болсон аахгүй. Тэгэхээр би энэ 1 жилийн хугацааг бол үнэхээр маш ололт амжилттай байсан 1 жил гэж ер нь л өөрийнхөө хувьд дүгнж байгаа. Тэгээд тэгэхээр одоо энэ чинь бас миний нэг turning point штэ. Тэнгүүд энэ эргэлтийн цэгээс одоо яг хайчих уу гэдэг бас нэг дараагийн бодлого бодож байгаа. Тэгээ одоо буцаж очиод офис ажилдаа орох уу эсвэл яг ингээд энд үзэн харснаа Монголд хэрэгжүүлж болохоор юм байна уу те яг арт терапига ч юм уу дахиад өөр хийж болохоор бизнес байна уу гэдэг юм те яг нөгөө sales mindset-тэй илүү дахиж хөгжүүлэхийг илүү зорж байна да. За зөвхөрлсөн ирсэнд баярлалаа. Тэгээд Монголд очиод ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсье. Өрсөнд баярлалаа. Баяртай.